хүний эрхийн хэрэгжилт асуудлаар Монгол Улсын их хурлын хяналтын сонсголыг явуулсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Хууль зүйн байнгын хороо 2024 оны 10 дугаар тогтоолоор эрүү шүүл тулгах гэмт хэргийн хохирчийг хамгаалах зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, эд хөрөнгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох талаар судалж холбогдох санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд уг ажлын хэсгийг Улсын хурлын гишүүн хүний эрхийн дэд хорооны дарга С Эрдэнэ бол дахалж бүрэлдэхүүнд Улсын хурлын гишүүн энэ алтан хуйг Х Баасан жаргал, Д Гамбат, О Номын чимэг, П Сайн зориг, Х Тэмүүжин, Г Уян гişиг нар ажилласан болно. Хууль зүйн байнгын хороо 2026 оны 4-р сарын 29-ний өдрийн хуралдаанаар дээрх ажлын хэсгийн тайлан санал дүгнэлт болон Монгол Улсын их хурлын тухай хуулийн 5-р зүйлийн 5-ын 1 дэх хэсэг, Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 9-р зүйлийн 9-ийн 6, 9-ийн 8 дахь хэсгийг тус үндэслэн боловсруулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч буй системийн зөрчил хүний эрхийн баталгааг хангах талаар авах арга хэмжээний тухай Улсын хурлын тогтоолын төслийг хэлцлээ. Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын хурлын гишүүн О Номын чимэг хэрэг хянан шийдвэрлэх явцад эрүү шүүлт хүнлэг бус хэрцгий хандлтад өртсөн талаар ажлын хэсэгт өргөдөл гомдол ирүүлсэн 40-од иргэдийн эрхийг сэргээх, нөхөн төлбөр олгох зэрэг асуудлыг энэхүү тогтоолоор нэг мөр шийдвэрлэх боломжтой хэсэг талаар Улсын хурал цаашид эдгээр иргэдийн төлөө ямар үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа талаар Улсын хурлын гишүүн Им Наран Туяа Наран эрхэн зөрчигдөж хохирсон эдгээр иргэдийн хэргийг парламентын зүгээс дахин шинээр илэрсэн нөхцөл байдал гэж тогтоохтой холбоотой хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх боломжтой хэсэг. Ингэснээр эрүү шүүлтэд өртсөн иргэдийн хэргийг эхнээс нь дахин хянан шийдвэрлэх боломж бий болох талаар мөн төрийн албаны хууль тогтоомжид эрүүдэн шүүлтийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг дахин төрийн албанд ажиллахгүй байх зохицуултыг тусгаж өгөх шаардлагын талаар ажлын хэсгээс асуулт асууж хариулт авсан болно. Улсын хурлын гишүүн П Сайн зориг тогтоолыг батлаад орхих бус цаашид хэрэгжилтэд хяналт тавих асуудлыг анхаарах талаар хуульч болон хууль сахиулагчдын сургалтын орчны тогтолцооны суурь асуудлыг цогцоор нь анхаарах шаардлагатай талаар хүний эрхийн мэдрэмжтэй, нийгмийн эдийн засгийн мэдлэгтэй хүмүүсээр хэрэг маргааныг шийдвэрлүүлэх хэрэгцээ шаардлагын хүрээнд сайн бэлтгэдэг болох шаардлагын талаар Монгол Улсын хурлын гишүүн Х Тэмүүжин 3 шатны шүүхээр хэрэг маргаан шийдэгдсэн хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны явцад эрхэн зөрчигдсөн, хэлмэгдсэн иргэд үндсэн хуулийн шүүхэд хандах замаар эрхэн сэргийлэх боломжийг нээж өгөх шаардлагын талаар үндсэн хуулийн цэцгийн маргаан хянан шийдвэрлэх харьяалалд хүний үндсэн эрхийн маргааныг нэмж тусгах шаардлагын талаар Улсын хурлын гишүүн Х Баасан жаргал тогтоолын төслийг байнгын хороо болон Улсын хурлаас авч хэрэгжүүлэх хамгийн боломжит арга хэмжээг тусгаж боловсруулсан талаар мөн тогтоолын төслөөр засгийн газар тодорхой арга хэмжээг тодорхой хугацааны дотор хэрэгжүүлэхийг даалгасан байгаа тул тогтоолын хэрэгжтэд байнгын хороо анхаарч ажиллах шаардлагын талаар тус байр сууриа илэрхийлж үг хэллээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын хурлын тогтоолын төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийн зүйтэй гэж үзлээ. Монгол Улсын их хурлын эрхэм гишүүдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын их хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцсэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. За Эрдэнэ бол гишүүнд баярлалаа. За байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж үг хэлэх их хурлын гишүүд нэрээ өгнө үү? Ердийн горимор Конопо дарж нэрээ өгөх бололцоотой. За Тэмүүжин гишүүдэд таслаа. Пүрвжийн сайн зориг гишүүн асуулт асууж үг хэлнэ.